сайн гэсэн AI хэрэгслүүдэд та нар мөнгө төлөх нь угаасаа баарахгүй. Жишээлх юм бол та нар Midjourney дээр та нар контентын реклам хийх гэх юм бол биш үү? Доор хаяж та нар $60 нь сарын эрхийг нь авдаг байхгүй юу? Тэгээ та нар одоо харж байгаа одоо Midjourney дээр сая ярьсан шүү дээ тий. Тэгээ та нар одоо харж байгаа одоо Midjourney дээр зүгээр basic нь хэд $10, стандарт нь $30, pro нь $60 гэж байгаа. Тэгээд бүр mega нь $120 гэж байгаа. Хэрвээ та нар биш үү? За окей. Би тэгвэл сарын $10-ыг нь аваад ашиглачаа гэх юм бол биш үү? Та нарт биш үү? Та нар одоо $10-ын эрхийг нь аваад ашиглах юм бол та нар биш үү? 2 өдөрт энэ эрх чинь дуусчин заяа. Тэгээ та нар биш үү? Үнэхээр яг контент хий, зураг гаргах, үнэхээр чанартай юм хий гэж бодчихлоо бол та нар биш үү? At least энэ pro болон mega энэ хөлбөрийг та нар авах байхгүй. Тэгэхээр чин $60 гэдэг чинь $200,000 төгрөг, $120 гэдэг чинь $400-500,000 төгрөг болж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр та нар AI ашиглаад үнэхээр контент дүрс бичлэг чанартай юм хийя гэх юм бол at least та нар бол Midjourney ашиглах юм бол та нар $60. Одоо бусад AI-уудыг ашиглах юм бол at least ChatGPT чинь өөрөө $20 гэж байгаа. Тэгээд CapCut ашиглаад гайгүй edit хийх юм бол $15, $10 гэж явж байгаа. Тэгэхээр угаасаа онлайн ертөнцид мөнгө олъё гэж бодчихлоо бол угаасаа тодорхой хэмжээний сард угаасаа зарлага гаргана. Тэр нь би бол сард 1.2-оос 1.5 сая төгрөгийг Midjourney, Canva, CapCut, ChatGPT гэдэг ч юм уу иймэрхүү AI-уудад бол байнга зарцуулж идэг. Тэгээ дараагийн хамгийн том давуу тал нь юу юм бэ гэх юм бол шүү дээ. E-commerce хийдэг, dropshipping гэдэг хүмүүс, бит бараа зардаг хүмүүст айгүй гой болж ирж байгаа. Өмнө яадаг байсан бэ гэх юм бол хүмүүс биш дээ өөрөөсөө бараагаа аваад, камера аваад студ түрээсэлдэгсэн шүү. Аль эсвэл ямар нэг сетап бэлдээд тухайн барааныхаа зураг авалтыг хийдэг байсан шүү дээ. Одоо биш дээ тань зөвхөн барааны чинь зураг тэгээ prompt байхад одоо ингээд зураг авалт хийгээд явах ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь та одоо энэ Hix field-ийг биш дээ сарын 10 юм уу $20-аар авлаа гэж бодоход та хитэн 100 зураг гаргаж авч болох байхгүй. Тэгэхээр чин бодит амьдрал дээр та камера аваад сетап бэлдээд оффисод түрээслээд одоо зураг дарддаг хүнээ бүр цалинжуулаад зураг дарлаа гэж бодоход та хитэн сая төгрөгийн зарлага гаргана. Гэтэл эн чин нэг 60-70 мянган төгрөгийн л одоо иймэрхүү зураг гаргуулж авч болж ш. За окей. Тэгэхээр энэ нь болохоор одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн